одоо юу илээ нөгөө 3 замын урдруулаа юу илээ энэ даашаа яа тань гэж аагуудаа. Одоо тасгаа. Эсн тасгаагаараа хаашаа ирээд дараа гавлаа. Манай багийн нэг маргааш захирлах маргааш хараад. Ерөнхийдөө 4 өнөө багтаа. Харахаа рестораныг авчих гэхээр явж байна. Төрж орой. Арга болж байгаа. Юмэстэн таасан. Нэг замаа басаахан. Салжуу өнгөрөөд байгаа. Тэгээд арангаа тавьж магаш ажил маань гэсэндээ бодлоо очоод хальт магаш За та бүхэн тэгээ дараагийн имчилгээрээ уулзж जैन. Тэгээд ерөнхийдөө манай багийнхаа бүх материал багаж тоног төхөөрөмж ачаад ажлынхаа талбар дээр ирсэн байгаа. Тэгээд манай баг ерөнхийдөө 4 өдрийн бүрэлдэхүүнтэйгээр ажилласан. Тэгээд манай цахилгаанчин манай ерөнхий мужи ах хоёр маань зургийнхаа дагуу хаана цахилгаан гарах уу, хаана гэрэлтүүлэг орж ирэх үү, аль гэрэлтүүлгнүүд аль хэсгийг яах вэ гэд ерөнхийдөө зураг тавиад, тэмдэглэгээ тавиад, монтаж хийх газруудаа тэмдэглээд би болохоор бас нэг мужи ахтайгаа хамт шууд ажилдаа орсон. Тэгээд ерөнхийдөө гоёлын явгаан анны дагуур бэлэнтүүс орж ирнэ. Тэгээд бэлэнтүүсээ хийж дараагийн явгаан орж ирээд явгаан дээр гэрэлтүүлэг орж ирээд дараа нь рейк орж ирээд тэгээ ерөнхийдөө ажлын тестарал маань тэгж явж эхэлж байгаа. За тэгээ бид нар ерөнхийдөө бэлэнтүүсээ хийхдээ бэлэнтүүс аваагүй. Бэлэнтүүс нь гараа идаахгүй эврэг тэр талын тооцоолоод энэ ресторан гэдэг нь олон хүнд үйлчлэх тэр журмаар нь илүү чанартай бат бөх гэдэг талаас нь бэлэнтүүсээ бид нар өөрсдөө зохиож хийсэн. Бэлэнтүүсээ хийхдээ эхлээд нэрч төмрийг бэлэн углуулж агаад тэгээд бэлэнтүүсийнхаа артлын дэрийг нь хийж бэхэлж ханад нь бэхэлж байгаа араас нь бэлэн углуулсан нэрч төмрөн бэлэнтүүсээ хийсэн. Тэгээд одоо яг энэ харагдж байгаа байдал бол манай мужи ах маань лазер тавиад анны тэгшлэгээ хийх гээд хамгийн боломжит газруудыг хараад тэгээд ашиггүй зарим нэг нөхцөвийг ерөнхий том антай тэгшлээд явгаан рейк нахад ерөнхийдөө бэлдэж байгаа. Тэгээд манай цахилгаанчин зааландах гэрлийн унтраалга, дээдлийн гэрлийн зам, техникийн хэсгийн цахилгаан гэдэг хэрэгсөө тотал бүр дээр ажиллаж тэгээд тэрийг тэмдэглэгээ хийгээд бэлдэж байгаа байдал байна. Тэгээд ахтай бол шууд бэлэнтүүсийн ажилд орсон. Тэгээд бэлэнтүүсийг эхлээд хийсний дараагаар явгаан орж ирнэ. Явгаан дуусангууд явгааны араас гэрэлтүүлэг орж ирнэ. Тэгээд явгаан гоёлын рейк тэгээд дэшигээ таац явах ерөнхийдөө шат дараатай. Тиймэрхүү ажлын маршруттай байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр хэлээ. Явгаан рейк эрхэн хандчихсан байдлуудыг жижигээр нэрэл болгоо та бүхэндээ оруулнаа. Тэгээд манай багийнхантай хамт гэж дараагийн бичлэгэн дээр маань хамт байгаарай. Үзсэнд баярлалаа.